За сайн байцгаана уу guys. Шинэ хэмжлэгтэй топ тамирал. Энэ хүү бичлэгээр яг юу гэх юм бэ гэхээр монголчуудын эртний нам дамжин яригдж ирдэг сүүчний яс гэрт хонуулж болохгүй гэсэн нэг цээртэй тийм яс дэг жаягтай гэх юм уу да. Тэрний талаар паранормал судалгаа хийдэм үү гэд. Ойрто бичлэг ороогүй болохоор нэг жоохон паранормал судалгаа хийдэм үү гэд контент хэлдээ сууж байна. Тэгээ би нэг жоохон аяархан яриад байгаа. Учир нь нөгөө өрөөнд хүмүүс унтж байгаа. За тэр яг ингээд энэ сүүчний ясыг би өөрөө мүлжчөөд тэгээ гэрт бараг 14 хонож гэнэ. Гэрт 14 хонолж нэлээд удаан хонолж байгаад 7 хонолж байгаад имжлэг хийж байгаа. Ямар сэтэрсэн юм байхгүй. Тэгээ мэдээч энийг ер нь одоо энэ сүүчний нүхэнд сүнс хорогдож үгүй юу гэдгийг мэдээж детектор шалгана. Доорол нь детектор ажиллахгүй байгаа. Зэн камер тарагдвал надаар яваа нэг юм мэдрэхгүй байгаа. 14 хонсон. Өнөөдөр гэртээ нэг шинэ камераа суйрлуулад нэг хальт нэг шөнийн нэг хэсэг хугацаанд бичээд үзье гэртээ хонуулаад тэн дээр камерт ямар нэгэн төрс буух нь тэрийг бүгдөө хамтдаа харцгаая. Эртнээсээ монголчууд сүүчний ясыг гэрт хонуулахаар сэтгэлгүй онуулчихаар альбин тэрэн төрлөө олоогүй сүнс ороод хорогдчихдаг гэж үздэг. Тэгээ тэр үнэн үү худлаа юу вэ тэр хэсгийг хэдүүлээ. Паранормал судалгаан дээр ямар ч элдв тавилт байхгүй. Яг үн шударгаар нь тестлээд үзчихье. Одоо 7 хоног видео ороогүй болохоор нэг санаа зовоод тэгээд энэхүү паранормал судалгаа эхлүүлж байгаамаа guys. За нэг ийм домог байд юм байна guys. Сүүчний яс гэрт хонолдгүй учир гинэ. Эртүр цагт нэг бадарчин эзгүй говийг туулж явжээ. Орой болоход айл таарсангүй. Хээр хонох болох нь гэж бодож явдал нилээд хол газар шиг цагаан юм харагджээ. Бадарчин ихэд баярлаж айлд очиж хонохоор алхаагаа түрэгдэхин явсаар очтол гэр биш өвөрсөн сүүчний яс байж гин. Нэгэнт гэгээ тасарч байсан тул аргагүй тэндээ хонов. Шөнө нойрон дунд нь ганц нүдтэй чөтгөртэй цодолтоод болохоо байхаар нь бадарчин уурлаж энэ муу чөтгөр ямар хаашаа юм хүн зүгээр байлгахгүй гээд аманд нь атга хүмүүлжчихсэн чинь яасан гашуу юм гэж хашгирч байна гэж шүнжин зүүдлээд хонжээ. Маргааш өглөө нь бадарчин үүргээ үрээд нилээд хол яваад өчигдөр шөнийн чөтгөртэй ноцолцсон санаанд орж дагаж яваагүй байгаа гэж бодоод одоо яаж байна гэж асуусан чинь гашуун байна гэж чөтгөр хариулв. Энэ муу чөтгөр надаас салахгүй юм байна гэж бодоод амандаа ном уншиж баахан явж байгаа. Одоо яаж байна гэж асуухад гашуун байна гэж бадарчин чөтгөрөөс хурдан салах гэж нэг живаа ном уншсан боловч чөтгөр туж дагаж яваад салж өгсөнгүй. Мөн тэгж явсаар орой болоход нэг айлд хурч ирв. Бадарчин тэр айлд бууж хоол унд идэж уугаад унтахаар хэвтэв. Тэгээд нөгөө чөтгөрөө одоо нэг салсан байлгүй гэж бодоод одоо яаж байна гэж асуудал гашуун байна гэж орон дотор нь дуурав. Бадарчин чөтгөрөөс яаж нэг салъя даа гэж бодож байснаа гэнт нэг арга олж өнөөх чөтгөрөөс салсан. Чи унтаж бай би гарч шээчгээд ирээ гэж хэлчихэд гарч яв. Бадарчин айлын гадна гараад одоо яаж байна гэж асуусанд юу ч дуурсангүй. Бадарчин баярлаж тэр чигтээ цаашаа алхав. Өглөө нь айлын хүмүүс босч цай ундаа угаад бадарчин босхгүй болохоор нь энэ бадарчны би энэ өвдсөн юм биш биз гэж ярилцаад хүнжлийг нь сөхөөд хартал өвөрсөн сүүсний яс хэвтэж байжээ. Өнөө гэрийн эзэд айж зочин сандралтаад өчигдрийн ирсэн бадарчин чинь чөтгөр байсан байжээ гэж хэлэлцээд өвөрсөн сүүсний ясыг галт хийж төлсөн чинь гашуун байна гэж хашгирсаар түлэгдэж үнс болсон гэдэг
Үүнээс хойш монголчууд эзэн малынхаа сүүчний ясыг гэрт тоноолтон ийм учиртай юм ээ. За guys, би нэг юм уншиж бариад нэг YouTube хийгээд идэх болохоор ийм уншлага юм ярьсан тал дээр нэг жоохон скил чадвар жоохон дутуу шүү. Тэгэхээр сонир уншсан бол өшөөгөөрэй. За тэгээд комментнууд дээр нь гоё сэтгэлдлүүд байна уу? Шүү дээ. Сүүчний яс гэрт тоноолохоор шүн нүхээр нь чөтгөр харагддаг л гэж. За тэгсэн чи доор нэг хүн гээд бичсэн байна. Аль дээр гэртээ хонуулсан чинь дүү маань сүмжин орилоо тонсон. Бас жоохон эвгүй яг нэг 100% худлаа гэж яг болохгүй л баг л та тийм ээ. Би бас энэ чинь бас юмуд хараад нэрээ сүүчний ясны талаар нэрээ үзэгчдээс ирсэн бас нэг хэд хэдэн нэг тийм болсон явдал хүмүүс ярьж ирсэн. Ингээд нэг хүн ингээ багадаа ингээ сүүчний яс ингээ мөлччөөд тэрийг ингээ төрдө сэтгэхгүй тэрс гарч хаяхаа мартаад гэртээ оноолцсон шүнжэнгөө нохоо нь боргоод хонсон гэдэг юм байна. Тэгээд энэ яг юунда яагаад боргоод идэм бол таа гэдээ ороод одоо гэрээ ингээл гайхалгаа шүү дээ. Ингээд боргоол байсан боргоолоос тэгэл энэ яагаад боргоод байгаа юм бол таа гэж бодож ирээ олохгүй хоо ядаргаатай ингэж дол хэсгсэн. Тэгээ нэг өдөр нь хогоош хүртэж байгаад яг нэг одоо нэг бөөдөнгийнхэн доороос нөгөө мүлжээд хайсан сүүчний ясыг олж исэн гэсэн. Яг тэр бөөдөн рүү тэр нохоо ингээл хараад боргоол уцаад исэн байна л та. Тэгээ ингээ бодохоор бас энэ сүүчний ясыг бас оргүй биш ортой гэж бодоод байгаа. Тэгээ 14 хонуулсан энэ өнөөхний сүүчний яс маань. Одоо өнөөх детектор лом мэдрэхгүй л. Хэрвээ сүүчний ясанд ингээд сүнс хорогддог бол энэ маань бол ингээд мэдрэх хэвээр. Одоогондоо мэдрэхгүй л байна. Гэхдээ энэ эхний part 1 нь одоогийн хийж байгаа бичлэг. Тэгээ part 1 дээр болохоор нэг хүмүүсүүдийн амд амтсан яриа болон домог энтрээ уншаад сүүчний ясыг яагаад гэрт хонуулж болдгүй юм бэ гэсэн тиймэрхүү домог түүхүүдийн ярилцаад тэгээ part 2-оос одоо нойр хаваараа харанхуй балгас байт юм бол балгасанд очиж үрбекстэйгээ хослуулаад тэгээ давхар дээрээс нь паранормал судалгаагаа хийнэ гэсэн үг. Тэгээд part 3 дээр болохоор өшөөл хүндрүүлэх гэж үзэн нэмээгээ айл болох нэг тийм жоо хүндхэн шиг сүнс сүг үүдэлтэй газруудыг хаагур их цуглаар тийм тэднээр нь орж яваад бичлэгээ ингэж бодож байгаа. Энэ хоёр дахь хүний яриан дээрс болохоор тэгжсэн гэсэн гэжтэй. Миний ярих яриа гэсэн алах юм аа. За та нар тэгээд ойлгоорой. Ингээд нэг их чинь ингээд гэртээ ингээд сүүчний яс бас ингээд мүлжиж сэтгэлээгүй ингээд хаяхаа мартаад ингээд хонолцсон байсан гэсэн. Тэгсэн чинь шүн дунд нь нөгөө өрөөнд хөлийн чимээ гараадсан гэнэ. Тэгсэн чинь нөхөр нь хөдөө ажиллаар явдаг. Тэгээ нөхрийгөө ирж байгаа юм болов гэж бодоод нойроо харамлаад унтаад төгссөн гэсэн. Маргааш өглөө нь босоод бодож явахдаа нөгөө өрөөнд юу хөлийн чимээ гараадсан. Нэр маа нөхөр чи ирэх болоогүй штэ. Сайхан явсан юм гэдэг. Тэгээд тэрийг бас амар эвгүй гэж ярьж ирсэн. Тэгээд би нэг саяхан нэг эмээг асуусан юм л да. Сүүчний ясыг яагаад ингэж хүмүүс гэрт тоноолдгүй юм бэ гэсэн чинь нүдийг нь хусан толгой тэгээд нүхийг нь одоо энэний дунд чинь мах үүдэн штэ энэ нүхийг нь хуцсан юм. Одоо махыг аваад идэт ингээд сэтгэлээгүй сүүчний яс тэгээд нүнжийг нь барсан юу гэдэг лээ. Тийм 73-ыг гэрт тоноолохыг зөвшөөрдгөө гэдэг юмээ тэгж зөвшөөрдгүүч гэж дээ. Ер нь болдгоо л гэдэг юм билээ. Тэгээд тэр эмээгийн ярьсан үг болохоор одоос бараг 41-2 жилийн өмнө юм уу да. Тэр эмээд болсон явдал гэсэн. Сүнжэнгөө ингээд хотонд нь ингээл нохоон боргоол
хонь ямаа ингээл майлтаал адуу мал нь үргээл хийсэн гинэ. Тэгээ тэр юм гайхаад надад боохоо эргэж байгаа юм бах таа гэж та. Гараа тарахаар дөөсөө тиймэрхүү байхгүйсэн гэсэн. Тэгээд тэгж байгаа л өглөө нь үүр цайгаал өглөө өвхөр энтертэй гарсан чинь яг юм сэтгэлээг баяцсан юм хөө 3 сүүзний яс. Яг хотонд нь эсгсэн. Тэгээд тухайн үед мэддэг хүн надад юм үзэж хардаг мэрэгэн төргүүн л байсан юм шиг байгаа. Тухайн үед найзууд нь тэгээ сүүзний ясыг нь сэтгэхгүй бол сүнс одоо хар муу сүнс юм хорогддог гэж үздэг юм байлээ. Хорогддог гэж үздэг гэж тэр юмэд ярьж исэн гэстэй тэр хүн болохоор энэ сүүзний ясыг ингэ сэтгэлээд холхон шиг аваачаа таячаа ерөнхийдөө сүүзний ясыг сэтгэхгүй болохоор заавал хүнийг муу юм болдог гэж ярьж исэн. Тэгээд сүүзний ясны талаар зөндөө олон видео контентууд үзлээ л тэгээд ютубер төшиг ах тэгээд бас бус хүмүүсүүд хийсэн байт юм байна. Контентууд тэгээд тэд нар реакшн хийхээр бас одоо босод ютуберүүдээс санаа авсан болчихсон болоо гэж бод. Тэгж реакшн хийхгүй зүгээр ингээд өөрөө яриад байгаа юм шүү guys. Тэг ярьж чадахгүй одоо ярихад ойлгомжгүй байсан бол уучлаарай. Тэгээд одоо энэ сүүжний ясаа шөндөө төлөө шөнийн дурангаа тавиад ажиглаж хоны доо. Тэгээд ажиглаж хончоод элдв янз юм гарах юм бол тэрийг мэдээж оруулч нь ямар ч эдит байхгүй. Тэгээд бүхэл шүнжэнгөө болохоор элдв янз юм гарч мэдэгдээгүй байх юм бол хурдлуулад юм айлсгэл тухайн хэсэгт нь катлаад нэг жоохон оруулцнаа. Тэгэхээр шүнжэнгөө зүгээр нэг сүүжний яс харуулсан юм камерыг хүн үзээд байвал гэж парт 2 дээрээ болохоор ер нь л явн чангарна. Тэгээ нэг юу болохыг өглөө хэдүүлээ хамтдаа харцгаая гэсэн. За ямар ч байсан маргааш өглөө нь болсон сүүжний яс мань юм байна. Шөнө бол элдв янз юм бол мэдрэгдсэнгөө гэрт бичлэгийг хийж аягүй амар тийм одоо нэг дуу шуутай байгаад хан доош гараж руу гараад ирлээ. Одоо нэг детекторээр нэг шалгаж үзээд. Тийм бас л юучлээ байхгүй гэдэг. За тэгээд шөнийн камерын бичлэгэн дээр юу болсон? Яас хийснэ тэгээд шилжүүлж байгаа юм харна. За дахиад л шөнийн дуран минь ажилласангүй. Яагаад вэ гэхээр энэ өөрөө мемори бүр амар голд юм байна. За тэгээд бичлэг нь болохоор шөнийн 2-оос өөрийн 4-5 цагийн үед үргэлжилсэн видеогоо уцаа тавиад утасны цэнийг дуусаад унтарсан байна лээ. Тэг ямар тач ихэнх хэсгийг катлнаа нэлээд удаан гүйлгэж үзсэн байгаа юм бичлэгийг. Энэхүү бичлэгэн дээр болохоор элдв янзын хөдөлгөөн бол ерөг гараагүй. Тэгээ миний зүүд, нойр, гэрттэй эвгүй юмнууд болдог. Тэр үзэгдлүүд бол болоогүй. Хүмүүсүүд ярьдаг нь болохоор гэрт хөлийн чимээ гараад байдаг гээл тэгдэм бэл. Элдв янзын зүүд ороодог. Элдв янзын паранормал үзэгдлүүд болдог л гэдэг чийсэн. Тэг нэг иймэрхүү л байна да шөнийн зөрөглөл. За тэгээд сүүжний ястай холбоотой одоо видео контентны мань парт 1 бол нэг иймэрхүү л байна да. Тэгээд парт 2-ороо илүү гоё юм үзүүлнэ. Тэгээ би бас бараг сар видео гээгүй камерын урд ярьж чадахгүй бас хичээд. Тэгээ босод ютуберүүд ч ингэдэг нэг гоё яриад чадахгүй маа. Тэгээ тэрийг одоо ч гэсэн ингээл амар гацчихил байна л та. Тэгээ тэрийг бас сайн ойлгоорой таад. За сүүжний яс контентны мань ерөнхийдөө парт 1-р бичлэг нэг иймэрхүү болж байна. Тэгээд миний бодлоор бас нэг жоон сонирхолгүй болсон бах гэж юм бодож байна. Тэгээд парт 2 дээр нэг жоон сонирхолтой төрлийн харуулах гэж хичээнэ. Тэг ямар ч байсан тэгээд
угаасаа энэ үнэн боддоор элдв янзын тавилт тавьдгүй болохоор нэг тийм сонирхолтой байж чадахгүй маа. Миний бодлоор ч зүгээр нэг арай нэг жоо хуйтгартай юм шиг. Ямар ч байсан гэхдээ сүүцний ясыг гэрт бол 14-5 хоног болсон. Тэгээд 14-5 хоног болоход ердөөс надад мэдрэгдсэн юм бол ердөөсөө байхгүй. Тэгээд ямар ч байсан партнер дээр нэг иймэрхүү байж иймэрхүү нэг жоохон сулдуу дугаарч гэх юм уу. Иймэрхүү байлаа. Тэгээд миний бодлоор бол парт 2 3 гэж гарна. Тэгээд тэрэн дээр илүү сонирхолтой байх байхаа гэж найдаж байна. Илүү хүнд газрууд дээр ямар ч гэсэн хийн. За тэгээд парт 2-ороо уулзъя даа guys. Түр баяртай.